Сайн байна уу Зико байна. Өнөөдөр хэрэг ярина. Ямар хэмжээний талаар ярих вэ гэхээр 1963 оны Америкийн Townsend versus Sayne хэрэг гэж байдаг. Тус хэргийн хувьд гэх юм бол бас яг хууль зүйн салбарт нэлээдгүй суур жишг шийдвэрийг тогтоосон хэрэг гэж үзэгддэг. Тэгэхээр тус хэргийг бол сонгож ярина. Үүнээс гадна 2021 оны 9 сарын 8-ны өдөр Монгол улсад үйлдэгдсэн нэгэн бүлэглэж хүнийг алах гэмт хэргийн талаар мөн ярих болно. Гэхдээ өнөөдөр хүнийг алах гэмт хэрэг дээр төвлөрөхгүй. Юун дээр төвлөрөх вэ гэхээр нэм цагдаа шүүхтэй кино үзчихсэн бол гэмт хэрэгтнийг баримтлах үед Англид ч бай, Америкт ч бай, Солонгосчууд ч бай, Монголчууд ч бай цагдаа нар нэг үгийг хэлдэг штэ. Тэр юу вэ гэхээр та дуугүй байх хэрэгтэй. Та өөрөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хэрэгтэй. Та өмөөлөгч авах хэрэгтэй. Таны хэлсэн бүхэн шүүхэд таны эсрэг ашиглагдана гэд ийм үгийг бүр яг ингэж цээж хэлдэг штэ. Тэгэхээр яагаад энэ үгийг ер нь хэлдэг вэ гэдэг талаар хамгийн сүүлд хариултаа болно гэсэн үг. Өнөөдрийн хувьд ер нь с ิจ гтэн яллагдах шүүгдэгчийн хувьд баримтлагдсан этгээдийн хувьд ямар эрх байдаг вэ? За гэрчийн хувьд бас ямар эрхээр уялдан холбогддог вэ гэдэг талаар ярих гэж бэлдсэн. Цааны явцад сонирхолтой зүйл гарч ирсэн учраас түүнийг бас ярьж өгөхийг хүсээд энэ зургийг сонгосон байгаа. Тэгэхээр энэ юутай холбоотой зураг вэ гэхээр нэг асуултыг асууя. Та үннийг хэлүүлдэг эм тариа байдаг гэдэгт итгэдэг үү? Одоо нэг ийм болон тариаг уусан тохиолдолд би рүүгээ тариулсан тохиолдолд үннийг хэлнэ гэсэн үг. Тэгэхээр энэ боломжтой гэж та бодож гинөө гэдэг асуултаар эхэлнэ. За үүний хариулт гэх юм бол боломжтой болон боломжгүй гэдэг хоёр хариулт гарч ирдэг. За тэр нь юу вэ гэхээр одоо зурагт харагдаж байгаачлан үүнийг truth serum гэж нэрлэдэг. За truth serum гэдэг нь ямар утгатай үг вэ гэхээр үнний ээлдэс гэж Google Translate орчуулж өгсөн. Гэхдээ ээлдэс гэдэг үг нь эмнэлгийн хэрэгсэлд ашигладаг нэр томьёо мөн хэсгээр би эргэлцсэн учраас үнний үнний шингэн гэдэг утгаараа хэрэглээ та нарт одоо ярьж өгье гэж би бол хувьдаа бодож байна. За тэгэхээр яг бодит амьдрал дээр энэ төрлийн бодисууд байдаг байсан. Одоо ч гэсэн байж болно. За тэгэхээр эдгээр төрлийн бодисуудын хувьд гэх юм бол хамгийн дийлэнх тохиолдолд хэрэглэгддэг хоёр бодисыг би өнөөдөр та бүхэнд ярина. Бодис буюу одоо химийн найрлагыг гэсэн үг. Им гэж хэлж болно. За тэрний хувьд гэвэл нэгдүгээр нь скополамин гэдэг им байна. За турс скополамины хувьд гэвэл анх одоо яг 20 дугаар зууны үед буюу 20 дугаар зууны ихэнх 1920-од оны үед анх Америкт эмч нар туршилтыг хийж эхлүүлсэн байдаг. За тэр нь ямар туршилт вэ гэхээр скополамин болон барбидал төрлийн бодисуудыг эмт хэрэгтнүүдээр туршиж үзэж үнэн хэлдэг эсхийг нь шалгадаг туршилтыг хийж эхлүүлсэн байдаг хамгийн анх. За ингээд энэ туршилтыг хийхээс өмнө скополамин гэдэг энэ эмний хувьд гэвэл хамгийн анх хуцтаанд орохдоо нойрсуулах эмний зорилгоор ашигладаг байсан. Тэгэхээр нойргуудалд орчихсон болон маш их ядралтай байгаа стресстэй өвчтнүүдэд энэ эмийг бичиж өгч богино хугацаанд нойрыг нь эргэн одоо хэвийн байдалд нь оруулахын тулд хэрэглэдэг байсан. Гэтэл энэ эмийн гаж нөлөө гарч ирсэн. Скополамины хувьд бол илүү донтох шин чанарыг гаргаж ирсэн. За тэгээд дараагийн юм гэвэл барбидал төрлийн эмнүүд гэж би түрүү хэлсэнтэй. Тэгэхээр эмабарбидал, за пенабарбидал гэд маш олон нэршлүүдтэй барбидал төрлийн эмнүүд байдаг юм билээ. Тэгэхээ ашигладаг байсан бэ гэхээр одоо хаалгаанд орохын өмнө өвчин намдаах зорилгоор тайвшруулах зорилгоор ашигладаг байсан. Дотор муухай орогддог хотоодны хувьд одоо асуудалтай хүмүүс энэ эмийг бас эмч бичиж өгдөг байсан. За ингээд энэ юмны гаж нөлөө гэх юм бол ой санамжийг алдах эрсдэл үүсгдэг гэдэг гаж нөлөөтэй. За түүнээс гадна удаан хугацаанд хэрэглэх юм бол саажилт үүсч болно гэсэн бас хариу гарсан байна лээ. За тэгээ нэг юм байсан. Тэгэхээр ер нь энэ нэмийг яаж яваад хэрэглэдэг болсон бэ гэдэг хариулт өгье. 1920-од оноос хойшоогоо за дэлхийн 2 дугаар дэ 1939-45. За үүний дараагаар Америкт тагнуулын төв байгуулагдсны дараагаар энэ эмийг тагнуулын зорилгоор ашигладаг байсан. За ингээд туршилтуудыг маш ихээр хийсэн. Ер нь л Америкийн тагнуулын өрөө маш олон хүний санаанд оромгүй туршилтууд хийдгээр алдартай. Бүтлгүүцсэн яагаад тэгэхээр анх хэлсэнчлэн энэ нь үннийг хэлүүлдэг юм байх боломжтой, бас байхгүй ч явах боломжтой гэж хэлсэн шүү дээ. Тэрний шалтгаан дээр очиж тулсан. За яагаад тэгэхээр скополамин болон барбидал төрлийн бодисуудыг гэмт хэргийн этгээд дээр уулгахаар тэдгээр этгээдүүд нь одоо өөрийгөө хамгаалах инстинкт нь буурч хэлдэг юм байна л да. Тэгэхээр өөрийгөө хамгаалах инстинкт нь буурна гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэхээр эсрэг харилцагч хүнийхээ яриаг илүү их дэмжих хандлагатай болж ирдэг. За нэмээд дээрэс нь маш их жалчаа болдог. Бүр ингээ ярихыг л хүсээд идэг гэж байна. Тэгэхээр ингээд маш их жалчаа болох явцад ерөнхийдөө дийлэх гэмт хэрэгтнүүд хэрэгээ хүлээждэг. Тэгэхээр цагдаагийн байгууллага дээр хэрэг хүлээлгэх зорилгоор ашигладаг шинжрүүгээ орж эхэлсэн гэсэн. Ингээд маш ихээр уусан тохиолдолд ярьсаар байгаа л за би их гэмт хэрэг үйлцэн гэдэг хэрэгээ хүлээждэг байсан.
За тагнуулын хувьд гэх юм бол яагаад үүнийг албан ёсоор хэрэглээнд оруулж чадахгүй байсан бэ гэхээр түүний шалтгаан нь яг одоо ингээд энэ чинь өөрөө юм штэ. Ийм учраас химийн бодис тийм учраас хортой байгаа. Ингээ хортой байгаад явандаа бүр саажилтад хүргээд байна гэхээр яг түн мэдрэлийн системд нь очиж нөлөөлж байгаа энэ нөлөөлөл нь болсон бодит явдлыг яриад байна уу? Аль эсвэл магадгүй бусад мансууруулах бодистой адилхан мансууралд ороод зохиомол байдлыг зориудаар өөртөө бий болгоод түүнийг яриад байна уу гэдг нь эргэлзээ үүсгэж эхэлсэн учраас ерөнхийдөө энэний туршилт бол ингээд зогсоод за тэгээ бүтлгүүцсэн гэтэл мэдээж ойлгомжтой альва нэг зүйл эрсдэл дагуулдаг. Тэр эрсдэл нь юу байсан бэхээр цагдаагийн байгууллагууд гэмт хэрэгтний хэрэгээ хүлээхгүй тохиолдолд тус имийг ашиглаж хэргийг хүлээлгэж эхэлсэн. Үүнээс хойш хүйтэн дайны үеиг гэвэл одоо жишээлбэл 1991 он хүртэл хүйтэн дайн үргэлжилж байгаа шүү дээ. Ингээ хүйтэн дайны үеэр ч гэсэн зөвхөн Америкийн тагнуулууд гэлтгүүгээр Орос за тэгээ цаашлаад одоо энэ хүйтэн дайны үед хэргийн хүлээлгэх зорилгоор ашиглаж эхэлсэн ийм түүхүүд байгаа учраас дэлхийн нэг дээр гарчихсан гэсэн үг. Тэгэхээр альва улсад бас Скофламын барбитал төрлийн бодисуудыг ашиглаад гэрчим биш гэмт хэрэгтнээс мэдүүлэг авахтаа хэргийн хүлээлгэх тохиолдлууд мерсээр гарч эхэлсэн. Энтэй холбоотой хамгийн одоо байж болох үс хууль зүйн маргаан байдаг. Тэр маргааныг би та нарт ярина гэсэн. За тэгэхээр тус маргааны хувьд гэх юм бол маш сонирхолтой. За энэ маргаанаас өмнө энд харагдаж байсан зургийг тайлбарлая. Энэ юу вэ гэхээр үннээ хилүүлдэг энэ бодисын хувьд гэх юм бол жишээлбэл Harry Potter дээр гардаг энэ одоо Verita serum гэж серум байгаа. За энэ серумын хувьд гэх юм бол 3 туслыг хэрэглэх тохиолдолд хүн шууд үннээ ярьж эхэлдэг. Нэг ийм туслын талаар гардаг. Тэгэхээр энэ ер нь бодит байдал дээр байдаг байсан байх нэ гэдгийг илэрхийлж болон кинон дээр хүсэлтнээр байх нэ. За энэ гэх юм бол яг одоо тэр Скофламын гэдэг тэр эмний гаргаж авдаг түүхийд ургамлыг бол энэ зургаар харуулж байна. Тэгэхээр энэ ургамлаас гаргаж гэж байлгуулж байна. За одоо тэгвэл бүгдээрээ хууль зүйн маргаан руу орцгоё. Хууль зүйн маргааны хувьд гэвэл анх хэлсэнчлэн 1963 онд болсон Америкийн жишг кейс байдаг. За тус жишг кейсийн хувьд гэх юм бол Таунсенд гэдэг иргэн Иллиной мужид хүн амны хэрэгт холбогдсон. Ингээд хүн амны хэрэгт холбогдсныхоо дараа мэдүүлэг өгөхдөө өөрийнхөө гин бурууг хүлээн зөвшөөрдөггүй. За ингээд цагдаагийн ирээд түнд true serum буюу үнний серумыг өгч штэ. Тэгэхээр үнний хэлэлдэг имийг өгч гин гэсэн. Тус итгээд уусны дараа мэдүүлэг өгсөн мэдүүлэг дээрээ гин буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ингээ гин буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас мөрдөгчнөр өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгж байгаа тэр гин бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг нь бариад ялалсан. Прокурор руу шилжүүлсэн, прокуророос ялах дүгнэлт өгүүлсэн. Ялах дүгнэлт өгсөний дараа шүүгээ шилжүүлсэн. Шүүхээс одоо Америкийн тогтолцоо гэх юм бол тангарахны шүүхтэй. Та нар бас 13 ууртай эрэгтэй 13 ууртай хүн гэдэг кино үзчихсэн бол түүн дээр тангарахны шүүх хэрхэн ажилтдаг вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр тэр киног бас үзвэл сонирхолтой баг. Тангарахны шүүх гэхээр шүүхээс одоо хариу гарахаас өмнө хэсэг бүлэг энгийн иргэдийг цуглуулад одоо тэр энгийн иргэд нь ямар ч мэрэгчлээ хүмүүс байж болно. За дээрэс нь насан турсан хэдэн ч насны хүмүүс байж болдог. За эдгээр хүмүүс хамтдаа нийлээд гэмт хэрэгтэн буруутай байсан уу гэдэг дээр энгийн ухамсараар дүгнэлт гаргадаг хүмүүс гэсэн шийдвэр гаргахтаа тэр нь хэрхэн шийдвэрлсэн бэ гэдгийг шүүхэд очиж бас ер нь нөлөө үзүүлдэг гэж ойлгож байна. Ингээд тангарахны шүүхээс Таунсендд ямар ялыг оноосон бэ гэхээр цаазар ах ялыг оноосон буюу үхлийн ялыг оноосон, шүүхээс баталгаажуулсан, Иллиной мужийн дээд шүүх хүртэл явсан. Америкч өөрөө нөгөө мууж улсуудаас бүрдэж байгаа. Ингээд мужийн дээд шүүхөр нэгэнд ял нь баталгаажсан учраас ингээд ялаа Таунсенд авсан. За түүний хувьд гэх юм бол маш сонирхолтой байна. Өөрт байгаа нэгэн эрхийг эдэлсэн. Тэр юу вэ гэхээр одоо habeas corpus гэж нэрлэдэг. Энэ бол латин үгнээс гаралтай. За хууль зүйн ер нь энэ салбарт латин зарим нэгэн нэр томьёонууд яг латин үгээр хэрэглэгддэг тохиолдол их байдаг. За энэ habeas corpus гэдэг үгний хувьд гэх юм бол you should have the body гэдэг утгатай. Тэгэхээр дийлэнх тохиолдолд энэ нь ямар үед хэрэглэдэг вэ гэхээр шүүхийн шийдвэр гарсан, ял хүлээсэн этгээд энэ ял хүлээх ажиллагаа шүүхийн процессын явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийнх нь үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхэн зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд тэр талаараа гомдол гарах хэрэгтэй байдаг гэсэн. Гомдлыг хаана гарах вэ гэхээр мужийн шүүхээр эцлэн шийдвэрлэгдсэн ч гэсэн холбооны шүүхэд гаргаж болдог гэж ойлгож байна. За ингээ холбооны дүүргийн шүүх хүлээж авсан энэ дэр бол ингээ явсаар агаад холбооны дээд шүүх хүртэл явсан байдаг. За холбооны дээд шүүхээс 1963 онд нэгэн шийдвэр гаргасан. Тэр ямар шийдвэр вэ гэхээр Таунсендийн хувьд гэвэл Америкийн үндсэн хуулийн 14-р нэмэлт 1963 он гэхээр 14-р нэмэлт нь хүчин төгөлдөр болчихсон байсан үе. Америкийн үндсэн хуулийн 14-р нэмэлт нь 1868 оны нэмэлт гэдэг байхгүй. За тус нэмэлтээр юу зохицуулдаг вэ гэхээр шүүхийн процесс хуулийн дагуу явагдах хэрэгтэй буюу зохих ёсны
хууль засан үндэслэл журмаар процесс явагдана гэдэг заалт. Энэ процессор хангагдах эрхтэй буюу иргэнд одоо яг хуулийн дагуу процессд оролцож түүгээр шүүлэх эрхтэй гэдэг заалт гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр Америкийн үндсэн хуулийн 14-р нэмэлтийг зөрчсөн байна буюу мэдүүлэг авах үедээ им болон түүнтэй төстэй бодисыг хэрэглүүлээд мэдүүлэг авсны үндсэн дээр мэдүүлэх нь өөрийнхөө эсрэг гарсан байна. Өөрийнхөө эсрэг ингэж гарч байгаа нь албатан мэдүүлэг гэдэгт хамаарна. Тэгэхээр эрүүдэн шүүж мэдүүлэг авсантай ер нь адилтгаж үзнэ гэж шүүх үтсэн гэсэн. Ингээд альва этгээд хэдий гин буруутай байгаад гин буруутай гэдэг нь тодорхой байсан ч гэсэн түүнийг яллахдаа хуулийн дагуу хууль засан журмаар бүрдүүлсэн нотлох баримтын хүрээнд яллах ёстой гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл нэг иргэн байлаа гэж бодоход тэр үнэхээр хүнийг алдсан заяа. 5 центийн хувьд гэвэл үнэхээр хүнийг алдсан. За ингээ алдсан байлаа гэж бодоход тэр хүнээс мэдүүлэг авахдаа им өгөөд мэдүүлэг авчиж штэ. Тийм ээ би өөрийгөө одоо хүн алсан гэдэг хүлээн зөвшөөрж байна гэд. Гэтэл энэ нь өөрөө им өгч мэдүүлэг авч яах гэдэг нь сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгөх гэдэг процессыг алдуулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн имний нөлөөнд ороод худлаа тайлбарч өгсөн байж болно, үнэн тайлбарч өгсөн байж болно. Үүнээс үл хамааран им гэдэг өөрөө сайн дураар мэдүүлэг өгөх гэдэг тэр хууль зүйн хувьд журмын дагуу явагдах буюу иргэний хувьд ч гэсэн альва нэгэн одоо алдлаг эрхшээлгүйгээр эрхээ бүрэн эдэлж шүүхийн процесс тайван чөлөөтэй оролцох тэр халдшгүй байх эрхээ хангуулж иж оролцох хэрэгтэй гэдэг эрх нь бас зөрчигдөж чинь гэж үзээд байгаа байхгүй. Ер нь бол ойлгож байгаа зү тийм. Тэгээд гэж үзсэн. Тэгээ тийм учраас яг энэ процесс өөрөө хуулийн дагуу явагдах хэрэгтэй. За тэгэхээр яах нь одоо ингээ хүн ингээ үнэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон им угаад өгч байгаа тэр мэдүүлэг хоёр бол ингээ нөгөө бүрдүүлж байгаа тэр аргын хувьд гэвэл хоёр өөр болчихж штэ. Им өгж нотлох баримт бүрдүүлнэ гэдэг нь алдлаг эрхшээлтэй адилтгаж үзнэ. Эрүүдэн шүүсэндээ муу адил гэж үзнэ. Хуулийн дагуу бүрдүүлээгүй нотлох баримт учраас дээд шүүхээс юу гэж үзэж байна гэхээр нотлох баримтын шаардлага хангахгүй энэ хэрэгээс тус нотлох баримтыг бүгд нь хасах хэрэгтэй. Ингээ хасахаас үл хамааран дараач яваад хэсэг гарч ирнэ. Улсын дээд шүүхийн хамгийн онцлог хэсэг. Тэр юу вэ гэхээр өөрийнх нь өгсөн мэдүүлэг дээр үндэслээд энэ нь тухайн хүнийг яллах гол нотлох баримт нь болжээ. Тийм учраас процессын ажиллагааг дахин явуулах ёстой буюу мөрдөн байцаалтыг дахин хийх ёстой гэж үзээд мөрдөн байцаалт руу буцаасан байдаг. Иргэн хувьд гэвэл нөгөө онцлог нь өөрөө 1963 оны тус улсын дээд шүүхийн шийдвэрэл жишг болж үлдсэн. За тэр дундаа яг энэ процессын ажиллагаа хуулийн дагуу явагдах ёстой гэдэг энэ агуулга өөрөө үлдсэн гэдгээр онцлог болохоос биш тус хүний хувьд үнэхээр хүнийг алсан байсан үгүй юу гэдэг нь тухайлан одоо ач холбогдолтой биш байсан учраас дараачийн процесс ажиллагаануудын хувьд хэрхэн гарсан хэсэг талаар бол тийм ч одоо мэдээлэл бол хомс. Ер нь энэ төрлийн хэрэгүүд дээр хэрхэн шийдэгддэг вэ гэхээр мөрдөн байцаах ажиллагаанд буцаасны дараагаар өөр бусад хүн алсан нь хөтөлбөргүй тогтоогдох нотлох баримтуудыг бүрдүүлж чадсан тохиолдолд ялаа бол авдаг. Гэхдээ өөрийнх нь одоо хууль бусаар бүрдүүлсэн тэр мэдүүлгэнд нотлох баримтаас бэлтээ хасагдана гэсэн үг. Үнэхээр тэр нотлох баримтаас өөр ямар ч нотлох баримт тухайн хүнийг үнэхээр хүн алдсан юмаа гэдгийг заахгүй тохиолдолд с сэжигтэн ялгдаг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу цагаатагддаг гэсэн үг. Тэгэхээр ийм чухал процессын асуудал энэ хэрэг дээр яригдсан. За тэгээ энэ хэргийн дараа гэвэл бас маш олон улсууд өөрийнхөө үндсэн хуульдаа за тэр одоо эрх зүйн бүлээс үл хамааран нийтлэг эрх зүйн бүл, иргэнлэг эрх зүйн бүлээс үл хамааран маш олон улсууд үндсэн хуульдаа энэ 14-р нэмэлтийн агуулгыг бол оруулсан байдаг. Хууль шүүгэршүүлэхдээ шударга шүүгэршүүлэх хэрэгтэй гэж ордог гэсэн. Тэгэхээр өмнөх бас хэрэг дээр ярьсанчлан Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйлийн 14 дахь заалт байсан шүү дээ. Түүн дээр өөрийн болон өөрийн үр хүүхдийнхээ гэр бүлийн гишүүдийн эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах шударга шүүгэршүүлэх хэрэгтэй. За дээрэс нь нотлох баримтыг шалгуулах хэрэгтэй гэдэг заалтыг үндсэн хуулиар манай Монгол Улсад оруулсан байна шүү дээ. Тэгэхээр энэний энэ суурь нөрөө ерөнхийдөө энэ яг хүний эрхийг хангах хэрэгтэй гэдэг үндсэн зарчмаас гарч ирж байна гэсэн үг. За тэгээ тийм байна. За тийм учраас тус хэрэг дээр бол хамгийн сонирхолтой нь ингээд үнний серумыг хэрэгэлсэн байна гэж бүр улсын дээд шүүхийн шийдвэр дээр байдаг. Тэгэхээр энэ үнний серум буюу true serum гэдэг энэ нэр томьёоны хувьд ч гэсэн нийтээр ашигладаг юм нэр томьёо гэж ойлгож байна. За энэ цаг үеэс эхлээд им уулгаж мэдүүлэг авдаг ажиллагаа бол Америкт тэр чигтээ алга болсон гэж ойлгож болно. За тэгэхээр ийм ач холбогдолтой шүүхийн шийдвэрийг бол гаргасан байдаг байх нэ. За ер нь аль гэж ойлгож болно. За тэгэхээр одоо бүгдээрээ хэдүүлээ ямар ч чинь суурь ойлголттой олоод авсан учраас Монголын нэгэн хэргийн талаар хамтдаа ярилцъя. За тус хэргийн хувьд гэх юм бол яг нөгөө гэрчийн мэдүүлэг болон
өөрийнхөө болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд сонгож авсан нэг кейс байгаа. За одоо тэгэхээр хэдүүлээ Монгол хэрэгээ сонсгоор ирсэн байна. За миний хувьд гэвэл яг контент хийсэн зорилго ч гэсэн яг альва хэргийн талаар айсан ойлголттой, айсан сэтгэлдээ үлдэхээс илүүтэй ер нь хэрэг маргааны хувьд нэг иймэрхүү зүйл байдаг гэдэг ойлголт аваасаа гэж хүсэж байгаа болохоор илүү тайван нөхцөл байдалд бас сонсох зөв юм байна гэж бодоод байгаа. Тэгээд өнөөдөр нэг юм видеог харуулангаа ярьж үзье. Тэгээд энэ бас хэрэг байх нь та нар сэтгэлдээ бичээрэй за комент дээр. Тэргийн хувьд гэх юм бол онцлог нь 1981 оны Иргэн Б 2000 оны Иргэн Им нар бүлэглэж үйлдсэн. Онцлог нь юу вэ гэхээр Иргэн Б-нд Иргэн Имийн төрсөн эцэг. Тэгэхээр эцэг хүү хоёр бусдыг нийлж алсан гэмт хэрэг гэж ойлгож болно. Монгол Улсын эрүүг хуулийн тусгай ангийн 11-ийн өндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр 2-11 буюу бүлэглэж үйлдэж хүнийг санаатаа алсан гэдэг зүйл ангаар шийтгдсэн гэсэн. За тус гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 12-оос 20 жилийн хорих ял эсвэл бүх насаар хорих ялтай байгаа. За хэрэг явдал гарсан өдрийг ерөнхий тайлбарлая. Хэргийн материалыг бүхэлд нь ярих боломжгүй учраас ерөнхийдөө хохирогч бол Иргэн Б имийн гэрт ирсэн. За ингээ хохирогч арх содруулгандаа хэрэгэлсэн байсан. Тухайн өдөр Иргэн энэ буюу хохирогчтой шүүдэгч нар маргаан үсгэсэн. Маргаан үсгэсний дагуу турбаагаар гавлын яс тархинд нь гинтл учруулад ингээ хоригч нас орсон учраас хохирогчийн цогцыг урсгал усанд живүүлж цогцыг гэмт хэрэгээ нуун дадлах зорилгоор цогцыг болж ивүүлж байгаа юм. За дээрэс нь хохирогчийн унаж явсан мотоциклыг мөн усанд живүүлсэн. Ийм хэрэг тухайн үед болсон. За цаадагийн байгууллагаас тухайн хэрэг бүртгэгдсэн шалгах ажлыг нээгээд Иргэн Б болон Иргэн Им нарыг бүлэглэж бусдын амь насыг хохируулсан. Харин Иргэн Ö буюу Иргэн Б-гийн эхнэр Иргэн Имийн ээжийг худал мэдүүлэг өгсөн гин буруутай тооцож прокурорт шилжүүлсэн. Прокуророос ялах дүгнэлт үлдэж шүүхэд шилжүүлсэн ийм хэрэг байгаа. За тэгэхээр ер нь бол хэргийн газар болсон явдлын талаар гэвэл тухайлсан саний зүйл боллоо. Яг одоо Иргэн Б болон Им нар бусдыг одоо бүлэглэж санаатаагаар алсан байна шүү. Тэгэхээр бүлэглэж санаатаагаар алах тохиолдолд эрүүг хуулийн ерөнхий ангийн 3-7 дээр бүлэглэн гүйцэтгэх гэдэг зохицуулт байгаа. Тэр бүлэглэн гүйцэтгэх гэдэг ойлголтыг та нарт уншиж өгье. Гэмт хэргийг 2 түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гинэ. Тэгэхээр дахин энийг унших шаардлага гарна. Яг тэгэхээр зарим нэгэн хуулийн текстийг ер нь хуулийн текстийг ойлгомжгүй байгаа тохиолдолд дахин унших хэрэгтэй. Хуулийн текстийг бүхэлд нь уншиж иж бүх үг бүсгийг ойлгож иж агуулга гаргаж авч чаддаг. За мэдээж бүлэглэн гүйцэтгэхээр 2 ба түүнээс олон хүн байна гэж ойлгох нь 2-дугаарт гэвэл санаатай нэгдэж үйлдсэн байх хэрэгтэй гэдэг энэ шаардлага байна. Жишээ дурдах юм бол Иргэн А болон Б нар Иргэн Э-гийн гэрт шөнийн цагаар 23 цагт орж хулгай ингэж хоорондоо тохиролцоод 23 цагт гэрт нь нэвтрэн орж байгаа. Хулгай хийх явцад гэрийн эзэн болох Э сэрээд мэдсэн. За тэр үед нь Иргэн А Иргэн Э-г гараараа хүчтэй зогсон. За тэгээ гэрийн эзэн бол өндөр настай хүн байсан учраас хойшоо савхтаа ширээ мөргөөд тархиараа гимтэл уучраад шууд газар дээр нас орж байгаа хэрэг болсон гэж бодъё. Энэ тохиолдолд хулгайлах гэмт хэрэг дээр А болон Б нар бүлэглэж үйлдэнэ. За Б-гийн хувьд гэх юм бол яг А-г гэрийн эзнийг цохих үед нь альва оролцоогүйгээр шууд гараад цуцсан тохиолдолд Б-г бол хүнийг санаатаа алах гэмт хэрэгт зүйлчлэхгүй. Хүнийг санаатаа алах гэмт хэрэгт зөвхөн А-г зүйлчлэн гэсэн. Яагаад тэгэхээр цохиж үхлийн гэмтэл учруулсан нь тэгээд гэрийн эзний хоорондоо ална гэдэг тохиролцоо байгаагүй. Гэмт хэргийн явцад ч гэсэн Б хүнийг алах үйлдэлд нь тогтгонж тусалж санаатаагаар нэгдээгүй. Тэгэхээр санаатаа нэгдсэн үйлдэл нь хулгайн гэмт хэрэг байсан. Харин хүнийг алах үйлдэлээр нэгдээгүй учраас энийг санаатаа нэгдсэн гэж үзэхгүй гэж ойлгоно гэсэн үг. Харин одоо энэ кейсийг арай нэг өөрчлөе л доо. Иргэн А гэрийн эзэн болох Э-г цохиод газар унсны дараагаар үхлээ гэж бодсон. Б гүүж ардаас ирэнгуутаа одоо Иргэн Э-г бүтээгээд шүдэнд зураад цогцыг нь шатаач гэж бодъё. Үхсэн байлаа гэж бодсон. За эсвэл үхсэн ч гэж болно. Ингээд шатаачих юм бол А, Б нар урьдаас хүнийг алах үйлдэлтэй төлөвлөөгүй ч гэсэн Б шүдэнд зурж шатааснараа А, Б хоёр үйлдэлтэй нэгдсэн гэсэн үг. Тэгэхээр бүлэглэн гүйцэтгэх явцыг болоод яг үйлдэлтэй нэгдсэн гэдэг энэ агуулгыг нь бас сайн гаргаж ирж ойлгох ёстой байдаг. Тэгэхээр бүх гэмт хэрэг дээр бүлэглэхгүй байх боломж бас гарч штэ. Эхний кейсийн хувьд гэх юм бол хулгайн гэмт хэрэгтэй бүлэглэн гүйцэтгсэн. За А-гийн хувьд гэх юм бол хүнийг алах үйлдэлтэй дангаараа 11-ээр ялаа давхар зүйлчилж аавна. Харин Б-гийн хувьд гэвэл гараа шууд цухтсан хүнийг алах үйлдэлд тогтгонж оролцоо байгаа тохиолдолд явсан. Хоёр дахь кейсийн хувьд бол арай өөрчлөөд Б гүүж ирээд дээрээс нь бүтээлэг нөмрөгөд шүдэнд
одоо зураад ингээд хасаацсан тохиолдолд үйлдэлтэй нэгдсэн. Урдаас бол ерөөсөө хүнийг ална гэж яриаг хулгаал хийн гэж ярьсан шүү дээ. Хулгаал хийн гэж ярьсан тохиолдолд ингээд үйлдэлтэй нэгдсэн. За нэмээд энд бас дахиад нэг сонирхолтой хэрэг гарч ирнэ. Хуулийн магадгүй сургуулийн оюутан байвал хулгай хийх гэж орсон чинь гэрийн эзэн мэдээд гарч ирснийхээ дараагаар одоо гэрийн эзэн мэдчихэж штэ. Мэдээд ингээд эд хөрөнгө өгөхгүйгээд маргаан үүсэж байгаа тохиолдолд энэ шууд хулгайн гэмт хэрэгээсээ дээрмийн гэмт хэрэг рүү шилжинэ. За ингээд иймэрхүү ингээд ер нь гэмт хэргийн ойлголт бол маш сонирхолтой. Тухайлбал яг энэ хулгай болон дээрмийн гэмт хэрэг ярих үедээ би энэ кейсийг ярьж байгаа. Одоо бол ингээд бүлэглэн гүйцэтгэхээр зогсоё. За бүлэглэн гүйцэтгэх хувьд гэвэл нэг ийм ойлголт байдаг. Тэгэхээр энэ хэргийн хувьд гэвэл иргэн Б болон Им нар хохирогчийг гэмтэл учруулах үйлдэлийг аль нь хохирогчийг зохисон. За иргэн Б-ийн хувьд гэх юм бол яг үхэл дундаа тэр хүргэх турбаагаар зохих тэр гэмтлийг учруулсаас үл хамааран цогцыг иргэн Б болон Им нар аль нь мотоцикл унаад гол дээр аваачаад энэ одоо хайж байгаагаараа яг энэ үйлдэлтэй нэгдэж хүнийг санаатаа алах гэмт хэрэг дээр зөвшлөгдөж ийн гэж ойлгож болно. За мэдээж ингээд гэмт хэрэгтэй нөгөө аль талаас нь харах гэдэг үүднээс би та нарт шүүгдэгч Б буюу 1981 оны эцгийнх нь шүүгд гаргасан гомдлын талаар уншиж өгье. За эцгийнх нь хувьд гэх юм бол тухайн үед хэрэг бүрдүүлэгч хоёр байцаагч мэдүүлэг авахдаа хүүг маань хуучин халуун усны газар ямар ч камергүй газар авч очиж айлган сүрдүүлж хилэх үгийг өөрсдөө зааж өгч дарамтлж байгаад цаадагийн хэсэг дээр авчирч мэдүүлэг авсныг хүү маань байцаагчдын мэдүүлэг авахдаа ямар ч гэрч өмгөөлөгчгүй элдвээр дарамтлж сэтгэл санааны хүнд дарамтанд оруулж байгаад тэгж хэл. Тийм гэж хэлэх гэх зэргээр хөтөлж тулхан мэдүүлэг авсан гэдэг. Миний хүү анхан шатны шүүх хурал дээр удаа дараа энийгээ хэлсэн. Мөн мэдүүлгийг баримтжуулсан гэх видео бичлэгийн цаг нь 1 цаг 40 минут гэх хугацаатай тэмдэглэлтэд тусгасан боловч бичлэгийг харахад эхний 20 минут төгсгөлийн 20 минутын бичлэг байдаг. Дунд үеийн 60 минутын бичлэг байхгүй. Энэ алга байгаа 60 минутын хугацаанд миний хүүгээс яаж мэдүүлэг авч байсныг төсөөлхийн аргагүй байна. Хүүгийн маань хувьд намайг хохирогчтой ноцолдож байх үед ирж салгасан. Хохирогч бид хоёрыг салгачаад буцаад яваад өгсөн. Хохирогч энэ үед мотоцикл руугаа явж байснаа бүгдийг чинь ална гэд гэрлөө орсон. Энэ үед нь би араас нь очиж гэрээс татаж гаргаад тавьсан чинь гэрээс зүүн ургаш байсан төмөр турбааг аваад цааш хараад би засаж байсан хүүг минь зохих гэж байна гэж сандрахтаа гэрийн хаяанд төмрийг аваад хүүд маань хүрэхээс өмнө амжиж зогсон. Тэгэхээр энэ агуулгаас бол хүүг нь хохирогч зохих гэж байх үед хүүгээ хамгаалах үүднээс төмөр авч зогсон гэдэг агуулгыг гаргаж өгч байна. Хохирогч газар унаад босож ирээгүй. Энэ хэрэгт миний хүүгийн оролцоо огт байхгүй. Энэ хэрэг гарах үед би арх уугаагүй, эрүүл байснараа бүх зүйлийг тодорхой санаж байна. Хэрэг болсны дараа хүүгээ би загнаж байгаад мотоцикл унуулж хүрх газараа хүргүүлсэн. Миний ямар учир шалтгаандаа яах гэж яваг хүү маань огтхонч мэдээгүй. Мотоцикл цогцос хоёрыг би ганцаараа ус руу хийсэн нь үнэн. Харин би хүүтэй аавынхаа алдааг битгий давтаарай, хүнтэй эвтэй найртай яваарай. Аавынхаа хийсэн хэргийн талаар хүнд битгий хэлээрэй гэж хэлснийг давцаалдах шатны шүүхээс маш буруугаар дүгнэж хоёулаа үйлдэлсэн хэрэгээ аав нь даана гэж хэлсэн болгож дүгнсэнд үнэхээр их гомдолтой байна. Өөрийн үйлдэлсэн гэмт хэрэгээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Миний хийсэн хэрэгт хүү им нь ямар ч холбогдолгүй. Иймд төрийн хуулийн энэрэнгүй зөвлөлтийг харгалзан үзэж хүүгийн маань хэрэгийг хэрэгсэхгүй болгож өгнө. Мөн үйлдэлсэн хэргийн зөвлөлтийг маань хөнгөрүүлж надад оноосон шийтгэлийг харгалзан үзнэ гэж хэлсэн байдаг. За тэгээ шүүгдэгч Б им 2 дугаар хавтас тэргийн 79-82 дахь тал сэжигтнэр 2021 оны 9 сарын 26-ны өдөр байцаалт өгсөн. Ийхүү байцаалт өгөхдөө хэргийн үйл баримтыг нотолсон гол нотлох баримтаар үнэлж одоо энэ байцаалт нь бол гол нотлох баримт нь болж оруулсан гэж прокурорын дүгнэлтээр бас дүрдэгдэж байгаа. Хүүгийн хувьд гэх юм бол бас мөн ер нь хохирогчтой маргаан үүсгэсэн гэдгээ мэдүүлдэг гэсэн. За ингээд энэ хэрэг дээр шүүгдэгч нарын өмгөөлөгч нар бол байх чадах бүхнийг хийж одоо хангалттай үндслүүдийг бол сайн гаргаж өгсөн байсан. Тухайлбал одоо мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх гэдэг асуудлыг хөндөж байгаа. Энэ гэмтэргийн хувьд гэх юм бол 11-ийн 2-ын 11 буюу тусгай ангийн 11 ч өөрөө хүнийг алах гэмтэрэг 2-ын 11 буюу бүлэглэж үйлдсэн тохиолдолд 12-оос 20 жил эсвэл бүх насаар нь хоригдолтой. Бүх насаар нь хорих ялтай гэмт хэрэг дээр байцаалт авахд өмгөөлөгч заавал байлцуулах хэрэгтэй байдаг. Тэгээ өмгөөлөгчтэй оролцсон хэмжлийн ийм хуулийн маргаануудыг бол өргөнүүлсэн. За дээрэс нь энэ хэрэг дээр шүүгдэгч Б болон Имээс гадна иргэн Ө буюу 5 хүүхдийн их, за Б-гийн эхнэр Имийн төрсөн ээжийг худал мэдүүлэг өгсөн гэж бас мөн ялалж оруулж ирдэг. За Ө-гийн хувьд гэх юм бол одоо яг Б-гийн эхнэр бөгөөд Имийн ээж тухайн хэрэг гарсан өдөр нүдээр харсан гэрч гэж үзэж цаадагийн байгууллагаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авах явцад зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн. Хэргийн үйл баримтаас зөрүүтэй мэдүүлэг өгч нөхөр хүүхдээ мэдээж одоо
энэ хэрэг дээр гин буруугүй байх талаас нь худал мэдүүлчихсэн гэсэн үг. За одоо тэгэхээр миний энэ кейсийг сонгосон гол шалтгаан энэ дээр гарч ирж байгаа. Иргэн өвгийн хувьд энэ кейсийг өнөөдөр онцолно. За яагаад вэ гэхээр түрүүн ярьсанчлан өнөөдрийн миний гол зорилго бол баримтлагдсан этгээдийн хувьд байдаг эрхийн талаар ярьж штэ. Ямар эрхтэй вэ гэхээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, дуугүй байх эрхтэй, өмүүлэгч авах эрхтэй, ярьсан бүхний шүүхтэр өөрийнх нь эсрэг ашиглагдана гэдгийг сануулгын эрх нь байгаад байна. За дээрэс нь энэ эрхийн хувьд гэрчийн хувьд бас байдаг эрх. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх буюу гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй гэдэг энэ агуулгыг иргэн өөдөр хэдүүлээ ярилцсан гэсэн. Иргэн өөгийн хувьд гэх юм бол мэдээж хууль засны дагуу мэдүүлэг өгөх гэдэг тэр үнэн зөв мэдүүлэг өгнө. Тэгээд эрхээ бол ойлгож ухаарсан гэдэг дээр одоо баталгаа гаргаад мэдүүлэг өгсөн учраас үүний дараа мэдүүлэг өгснөөрөө тус мэдүүлгийг худал мэдүүлэг гэж тооцно гэж цагдаа нар бол мэдээж маргана. Одоо яллах талаас прокурорын хувьд шүүхтэр. За ингээд үзэхээр бол бас үнэхээр анхаарч үзэхүйц асуудал байгаа. Яагаад тэгэхээр энэ яг худал мэдүүлгийн тухайд одоо жишээлбэл яг Солонгос ч гэсэн одоо дуугүй байх эрхийн талаар хийсэн хамгийн сүүлийн үеийн судалгаануудыг уншихаар худал мэдүүлгийн хувьд үнэн зөв мэдүүлнэ гэж баталгаа гаргасаар байгаад худал мэдүүлэх юм бол түүнийг худал мэдүүлгээр явуулна. Харин баталгаа гаргах процессээр алдаа гарсан болон цагдаагийн байгууллагаас та мэдүүлэх хөхөс татгалзах эрхтэй гэдгийг сануулаагүй тохиолдолд энийг энэ тохиолдолд худал мэдүүлсэн ч гэсэн ял хүлээхгүй гэж одоо судлагдж байгаа боловч практик дээр ямар нөхцөл байдал бий болж байгаа вэ гэхээр цагдаагийн байгууллагаас мэдүүлэх авах процессыг хэдүүлээ ингэж хийсвэрлэн дотроо бодъё л та. Ямар процесс болох ерөн дийлэх төвшөнд мэдүүлэх авах процесс нэг иймэрхүү явагдана гэж хэдүүлээ хийсвэрлэн төсөөлье. Цагдаа байна. За та наанаас өнөө та мэдүүлэг энэ ийм одоо 11-ийн 2-11 заасан энэ гэмт хэрэг сэжиглэгдсэн этгээдүүдийн хэргийн газартай холбоотойгоор мэдүүлэг өгөхөөр та ирсэн байна. За та мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэх өгөхөөс татгалзах эрх чинь танд байгаа. Та мэдүүлэг өгөх үү гэж процесс өнгөрлөө. За гэрч маш их сандралтай. За би ямарч хуулийн дагуу өгөх хэрэгтэй байна. За ойлголоо. Гар усаг зурлаа. За тэгвэл одоо мэдүүлгийг авч эхлэе. За тэгэхээр үнэн зөв гэрчийн мэдүүлэхөө амлаж гин үү? Амлаж гин. За ингээ баталгаа гаргалаа. За тэгвэл одоо гэрчийн мэдүүлэг. Та тэр өдөр юу хийжсэн бэ? Гэд эхэлж штэ. Энэ ингээ процесс ерөөсөө л яг миний сайн хэлсэн шиг ийм богино хугацаанд ерөн дийлэнх тохиолдолд өрнөд. За энэ тохиолдолд гэрчээр мэдүүлэг өгч байгаа этгээд өөрөө хин нэгэн одоо сонирхогч этгээд хин нэгэн одоо хамааралгүй этгээд биш тухайн хэрэг сэжиглэгдэж байгаа этгээдийн нэгдүгээр төрсэн их. За энэ кейс дээр гэвэл одоо төрсэн их нь байна. Эхнэр нь төрсэн их нь за дээрэс нь Б-ийн хувьд эхнэр нь байна штэ. Энэ тохиолдолд тэр хүний яг энэ нэг богино хугацааны процесс дээр дотроо бодлыг хинч таах боломжгүй байна л да. Хийсвэрлэх явцад судлаачдын хувьд болон шүүхтэр хэрэг шийдэж байгаа шүүгчнэрийн хувьд ямар ойлголт байдаг вэ гэхээр өөгийн хувьд мэдүүлэг өгөхдөө одоо ингээл ямар ч тач өгөх ёстой юм байна гэдэг ойлголттойгоор очдог гэсэн үг. Цагдаагийн байгууллага дээр ингээл мэдүүлэг өгөхдөө за тиймээ би хуулийн дагуу өгнө гэчээд дотроо бол хүн өөрийнхөө одоо нөгөө байгалийн зөнгөөрөө юугаа боддог вэ гэхээр хамгаалалтаа боддог. Хэдий би цагдаагийн байгууллага дээр ирээд цагдаагаас сонссон. Би хуулийн дагуу мэдүүлэг өгөх ёстой юм байна гэдгийг. Дээрэс нь та үнэн зөвийг ярих уу гэдэг баталгаа надаар гаргууллаа гэдгийг бас сонссон. Гэтэ энэ процесс маш богино хугацаанд явагдаж штэ. Хэдий ингэж хэлсэн ч гэсэн хамаагүй надад ял өгсөн ч хамаагүй би бол төрсөн үрээ. За тэгээд нөхрийгөө бол ингэж хийгээгүй л гэж дотроо хэлэндэ гэдэг тэр байгалийн зүүн сайн өнгийн тэр хамгаалтыг бол яах ч аргагүй нөхцөл байдал үүсэж ингэж ойлгоно гэсэн үг. Сэтгэхүйн харьцааны хувьд гэрчдэр ийм хүнд одоо зөргөлцөл үүсэж штэ. Магадгүй хоёр дахь асуудал юу үүсдэг вэ гэхээр би гэрчийн мэдүүлэг өгөхгүй. Би татгалзан гэх тохиолдолд эсрэгээрээ гэмт хэрэг хийсэн байх гэдэг тэр эргэлзээ цагдаагийн байгууллагад бас өгөх байхгүй юу? Үнэхээр одоо яг энэ үгүй гэдэг энэ одоо яг зохих ёсоор ингээд энэ хэрэгждэг байлаа гэж үзэхэд. Тэгэхээр ингээд ийм олон ингээд нэг асуудал эцсийн дүндээ бүгд л хүн штэ. Хин ч одоо ингээд яг энэ хийсэн үгүйг нь шууд мэдэх боломж чадвартай хүн бодит амьдрал дээр байхгүй гэж би бодож байна. Тэгэхээр эцсийн дүндээ бүгд л хүн болохоор яаж сэжиглэж болох энэ ситүэйшн энэ одоо нөхцөл байдлын хувьд гэх юм бол гэрч ийм хүнд нөхцөл байдалд ордог гэж үздэг. За ингээд улсын дэвж хүүхээс бол маш одоо байж болох үс инэрэнгүй энэ одоо ёсны зарчим болон хууль шүүхэд зархитан хууль шүүхийн дагуу байх за үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх гэдэг тэр хүрээндээ
шийдвэрлэж байгаа. За тэгэхээр улсын дэжигхэн шийдвэрийн хувьд гэвэл мэдээж өмнөх хэрэг дээр ч ярьсан. Үндсэн хуулийн 16-гийн 14 дээр өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх гэдэг эрхтэй гэдгийг ярьсан шүү дээ. Яг л энэ эрхийн дагуу энэ эрх бол баталгаатай эзлэгдэж хангагдах ёстой эрхээ. Энэ тохиолдолд энэ эрхийн хүрээнд иргэн өг худал мэдүүлэг өгсөн гэж буруутгах бол боломжгүй байна гэж үзэж байгаа. За яг нөгөө шүүхийн шийдвэр дээр үг үсгийн хувьд шууд гарч ирэхгүй ч гэсэн энэний цаана ямар агуулга байгаа вэ гэдгийг би та нарт ярьж өгье. За тэр нь юу вэ гэхээр ер нь цагдаагийн байгууллага гэрчээс мэдүүлэг авахдаа тэр дундаа энэ гэрч нь өөрөө гэр бүлийн хамаарал бүхий этгээд нь байх тохиолдолд гэрчийн мэдүүлэг авахд яг энэ хуулийн залтыг маш тодорхой тайлбарлаж өгөх шаардлага байна. Цаашид үүсэж байна. Та үндсэн хууль заасан ийм эрхтэй. За энэ эрхийг бол онлын хувьд ингэж ойлгодог, практик дээр ингэж ойлгодог. Та мэдүүлэг өгөхгүй байна гэдэг ийм үр дагаварт үүсгдэг. Та мэдүүлэг өгөхөөс татгалцснараа альва сэжигтэн яллагдагчийг гин буруутай гэж үзэгдэх нөхцөл байдалд огтхон ч орохгүй. Цагдаагийн байгууллага бол нотлох баримтыг бүрдүүлэхдээ хуулийн дагуу бүрдүүлэх ёстой. Нэгэнт та гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх чинь танд байхад гэрчийн мэдүүлэг өгөхгүй байлаа гэхэд та энэ өгөхгүй байгаа эсүүлтгүүгээрээ сэжигтний гин буруутай гэж үзэх үндслэл болохгүй. Энэ өгөхгүй байгаа эрхийг танд баталгаатай эдлүүлэхээр үндсэн хуулиар олгосон ийм чухал эрх. Дээрээс нь эрүүгийн процесс хуулийн дээр тусгацсан байдаг, эрүүгийн хуулийн дээр ч байгаа гин буруугийн зарчим ингээд бүх зүйлийг бүр нэгэнгүү тодорхой тайлбарлаж өгөх шаардлагыг харуулж байгаа байхгүй энэ шүүхийн шийдвэр. Ингэж цагдаагийн байгууллага чин сэтгэлээсээ иргэнд тайлбарлах шаардлага байна. Яагаад тэгэхээр иргэн бүр яг энэ эрхийг өөрөө ухамсарлаж хуулийн энэ заалтыг ухаж ойлгож чадахгүй шүү дээ. Яагаад тэгэхээр тэр хүмүүс бүгдээрээ хуулийн мэдлэгтэй байх үүрэг хүлээхгүй. Гэхдээ асуудал нь цаанаа юу вэ гэхээр хууль мэдэхгүй нь бас хариуцлага хүлээхгүй байх үндэслэл болохгүй гэд хоорондоо зөрчилддөг учраас ханхан шатны ямар тааж үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхийнхээ хүрээнд иргэн бол маш сайн мэдлэгийг олж авах шаардлага бол үүсдэг шүү. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас бол энэ шаардлагын дагуу эрхийг нь маш сайн тайлбарлах шаардлагатай л гэдэг хариу бол би гаргаж авч байна. Тэгэхээр ингэж тайлбарлалт үнэхээр сайн яваагүй. Дээрээс нь иргэн сэтгэл зүйн юм дарамттай байдал дээр нөлөөлөөд мэдүүлэг өгж байгаа гэдэг нь багахан зэрэг л мэдэгдэл юм бол энэ тохиолдолд худал мэдүүлэг өгснөөр ял оноох бол боломжгүй гэж улсын дэжиг үзэж байна. Энэ бол маш зөв жишг гэж би бол хавьдаа бодож байна. Яагаад тэгэхээр хэрэг бүртгэгчдийн шалгах ажиллагааны процесс ямархан явагддаг вэ? Хуулийн хугацаанд байхын тулд хэрхэн өрнөдөг билээ гэдгийг сайн мэдж байгаа учраас. За дээрэс нь яг энтэй мон ойролцоо шийдвэрүүд байдаг. Тэгээ ер нь бол яг сүүлийн үеийн жишг бол энэ тал руугаа явж байна. Тэгэхээр та магадгүй өөрөө сэжигтэн байгаад мэдүүлэг өгөхдөө та дуугүй байх хэрэгтэй. Та мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. Та өмгөөлөгчтэй мэдүүлэг хүсэлт гаргах хэрэгтэй. Та өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрх чинь нээлттэй. Зарим тохиолдолд хуулийн тулцааны тухай 22 оны шинжилсэн хариулга байгаа. Тэрний дагуу хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд гэх юм бол тухайлан зарим нэгэн тохиолдол байдаг л да. Улсын өмгөөлөгч авах тохиолдлууд байна. За төлбөрийн чадваргүй тохиолдолд улсын өмгөөлөгч эсвэл зарим нэг төрлийн эрүүгийн гэмт хэрэгүүд дээр улсын өмгөөлөгч авах эрх нь нээлттэй байдаг. Улсын өмгөөлөгчд нь үн төлбөргүйгээр өмгөөлнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь энэ альва хэрэг маргаанд холбогдсон тохиолдолд хуулийн тусалцаа бол авах хэрэгтэй. Эрх чинь бол нээлттэй байдаг. За дээрэс нь та гэрч байх тохиолдолд гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. Энийг бүр маш сайн мэддэг байгаарай гэж хүсье. Яагаад вэ гэхээр бас энэ кейсээс хамааруулаад та гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг худлаач өгсөн таныг цагаатгаа шийднэ гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Үнэхээр цагдаагийн байгууллага танд эрхийг чинь бүрэн дүрэн тайлбарлаж өгөө таны нөхцөл байдал эрүүл ухаанаар альва нэгэн сандралд автахгүйгээр мэдүүлэг өгөхөц болохгүй байсан байхад та баталгаа гаргасныхаа дараа худал мэдүүлэг өгөх юм бол та худал мэдүүлэг өгсөн гэдгээр ял авна. Энэ чинь эрүүгийн хууль заасан гэмт хэрэг. Тийм учраас яг энэ хуулийн яг анх олгогдсон энэ эрхээ ямар ч тач мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол хүн болгоныг худал хэлэх эрхтэй гэсэн утгатай бол биш. Тэр процесс хэрхэн үргэлжлэн бэ гэдгээс хамааруулаад улсын дэжүүх хэргийг ингэж шийдэж иргэн өөгийн хувьд цагаатга шийдсэн гэж ойлгоно гэсэн үг. За тийм байна. Тэгэхээр мэдүүлгийн хувьд бол нэг ийм ойлголт байдаг. За өмнөх хэрэг дээр жишээлбэл хэдүүлээ ярьжсэн шүү дээ. Хуршийнхөө иргэн нь мэдүүлэх хөөс татгалзаан гэд. Гэтэл тэр хуршид бол мэдүүлэх хөөс татгалзах хэрэг байхгүй. Зүгээр яагаад мэдүүлэг өгөө гэхээр дахин тодорхойлоход миний логик хар ухаанаар цагдаагийн байгууллага тухайн хуршийг гэрч гэдгийг тогтоох хангалттай нотлох баримт байхгүй учраас гэрч гэж үзэхэд
одоо нотлох баримт дутуу байсан учраас мэдүүлэг авахгүйгээр орхисон болохоос биш, үнэхээр тухайн хөршийг гэрч хийдэг хангалттай нотлох баримт байгаад прокурор шүүхээс мэдүүлэг авахыг алдсан тохиолдолд мэдүүлэг өгөх болно. Тэгэхээр та бол заавал мэдүүлэг өгөх хүлээн гэсэн үг. Хэрвээ одоо яг гэрч мөн гэж таныг үзээ, таныг цагдаа дээр ирж мэдүүлэг өгөө гэх юм бол та өгөх ёстой гэж ойлгон шүү. За тэгэхээр зөвхөн үндсэн хуулиар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах хэрэгтэй. Нэгдүгürt өөрийгөө гинт хэрэгтэн болохоос сэргийлэх хэрэгтэй. Яагаад гэхээр худал мэдүүлэг өгсөн бол худал мэдүүлэг өгсөн гэдгээр гинт хэрэгтэн болох нь шүү дээ. За хоёрдугаар гэх юм бол худал ярина гэдэг нь өөрөө хэрийг илүү төвөгтэй болгох асуудал болно. Тэсний оронд та мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдэлсэн хамгийн зөв гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь энэ дээр бас нэг ойлголт. Тэр юу байж болох вэ гэхээр үнэхээр та мэдүүлэг өгч болно шүү дээ. Нүдэн дээр чинь тий одоо таны гэр бүлийн гишүүн хүнийг аллаа гэж бодъё. За хүнийг алхаа болил л да хулгай нүдэн дээр чи хийлээ гэж бодоход энэ хүн хулгай хийж болохгүй гэдэг таны амьдралын философи байхад та тэр мэдүүлгийг өгөх болно. Гол нь тэр мэдүүлэг өгөхдөө цагдаагийн байгууллагаас танд тэр эрхийг маш сайн тайлбарлаж өгөх шаардлагатай гэдэг агуулгыг би өнөөдөр ярьж байна гэсэн үг шүү дээ. За тийм ээ. Тэгэхээр гэрчийн мэдүүлэг дээр нэг юм чухал хэргийг хэдүүлээ сонслоо. Бид ингээ яриандаа хөтлөгдөө хитрхи ингээ хурдан ярьчуу, хитрхи ойлгомжгүй ярьчуу гэж бас бодоол энэ тэгээд сайжрах байх. Тэгээ энд бас нөгөө видео гарсан та нарт хэр нөлөөтэй байна тэр талаараа бас бичээрэй. За тийм ээ. Тэгээ өнөөдрийн хэргийн хувьд гэвэл энэ хоёр хэрэг байна. Ямартай ч энэ хэрэг дээр бол цагдаагийн байгууллага за тэгээ прокурорын хяналтанд ор нотлох баримтын хангалттай тодорхой бүрдүүлж гэмт хэрэгтнүүдийн хувьд хохирогчийн амь насыг бүлэглэж үйлцэн гэдэг дээр нотлох баримт бүрдүүлсэний үндсэн дээр шүүхээс бид хаалттай хорих ангид 14 жил 3 сарын хугацаанд хоригдох. За эмийн хувьд гэвэл нийтдээ хорих ангид 12 жил 3 сар хоригдох ялыг бол авсан. Амь насаа алдсан тэр эрхийг нь сэргээхийн тулд хэдий одоо амьд гарч чадахгүй ч гэсэн гэмт хэрэгтэн гин бурууг нь хүлээлгэх хохирогчийн одоо хохирлыг нөхөн төлөх гэдэг эдгээр ингээд суур эрүүгийн эрх зүйн зарчмын дагуу ял онолт явагддаг гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэцүү шийдвэрийг гаргадаг цагдаагийн байгууллагын прокурор шүүгчнэрийн хувьд бол үнэхээр бас үнэлэх үедээ бид нэр үнэлэх ёстой маш хэцүү шийдвэр. Таны хувьд жишээлбэл энэ хэрэг дээр яах вэ бэ? Эргэн энтэй ингээд маргаан үсгээд бэ юм буюу эцэггүй хоёр одоо амь насыг нь хохироосныхоо дараа одоо хэрэгээ нуунд аллах зорилгоор урсгал усанд ингээд живүүлээд тийм моцикл дээр ингээд явуулчих чинь. Энэ тохиолдолд одоо онох ялын хувьд бол 12-оос 20 жилийн ял эсвэл бүх насаар нь хоригдолтой цааш шилбэл байсан бол хэдэн жилийн ял онох байсан бэ? Тэрийг бас бичээрэй. За тийм байна. Өнөөдрийн хэргийн хувьд юм байна. Маш удаан ярьчихлаа. Би бол бас л цомхон ярихыг хүсэжсэн. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа. Бас намайг ингээд үзээд айгуугаа сэтгэлдээ бичиж агаад би бүр үнэхээр урам авч байгаа. Тэгээ миний хувьд гэвэл нөгөө надад ингээд урам өгөх тусам ингээд урамшаал гоё юм хиймээр санагдаад идэг. Намаа ингээд болохгүй байна гэхээр за гээд ингэчихэд байдаг. Гэтэ яг хөө цаанаа бас нэг жоохон шар хор гээд мэрэгжлийн юм дээр байдаг ч гэсэн яг юм ердийн нөгөө хүн хоорондын харилцаан дээр бол аюу сэтгэлээр ундаг. Тийм болохоор үнэхээр ингээд муухай үг каралын үг ч юм уу хэлмээр байвал бити бичээрээ гэж хүсэж байна. Тэгээд сэтгэлдээ хуваалцаж хэлж байгаад маш их баярлалаа. Би бас ингээд бичсэн хүмүүсийн комментэд бүгдэнд нь хариу өгөхийг аюу хүсдэг. Зарим нэгэн коммент дээр бол нэг коммент одоо хариу өгөх шаардлагагүй байна гэсэн дээр хариу өгөөгүй хэдхэн коммент байгаа. Бусад тохиолдолд бүгдэн дээр нь хариу өгч байгаа. Тэгээд энэ хэргийн талаар ч гэсэн та нарын бодсон бодлоо бичээрэй. Өөр сонирхолтой ямар хэргийн талаар сонсомоор байна бас бичээрэй. За тэгээ бүгдэнд нь баярлалаа. Баяр таа.